Тэгээ би багада асуудаг гэсэн байхгүй ээж ингээд цэцэн бэлэг гэж ямар амар нэр өгсөн бэ те. Ийм нэртэй мөртлөө ингээд жоохон Яаж минь Массар. ямар хоцч. Зүгээр үү тэгээ. За. тэгвэл ингээд авч. Тэг ингээл явчих. За. Шинэ оны бас минт хүргэе. За өөрчмөөс шинэ оны минь одоо үзэж байгаа бүх хүмүүстээс шинэ оны миньдээ хүргэе. Сонин сайхан их байв. Улирсан он. Хувь хүнд хэр чинь нэг нэгээр нь ингээд одоо тулж ажиллахаар хугацаа маш их ордог хэрнээ. Өгөөж одоо миний бодож байгаа өгөөж бага байгаа учраас нийт маст одоо үзэл санаагаа түгээх замаар үр дүнтэй ажиллая гэж төлөвлөсөн. Тэгээд яг тэрнийхээ дагуу 24 онд бол үнэхээр хангалттай ариун сургалтыг орсон. Энэ бол миний хувьд яг бодож төлөвлөж байсан. Зүйл бол хийгдсэн үр дүн гарсан гэсэн. Хамт олон аж ахуйн нэгж ингээл байгууллагууд очиж сургалт орж байгаа. Тэнтрээс нэгээд аавд тэр мэдрэмж дандаа эерэг байна үсттэй баярлаа гэдэг үгийг маш их хэлдэг байх тий. Ер нь маш их тийм сэтгэлд үлдсэн тийм сургалт байна одоо 2024 онд болсон сургалтуудаас. Байлгүй яг сургалт болгоо өөрөнгө гэсэн онцлогтой хэдийгээр нэг сэдвээр зааж байгаа боловч байгууллагын соёл хүмүүсийн уур амьсгал хүлээлт хандлагаас шалтгаалаад тэнд өөр зүйлүүд яригдах тохиолдол их байдаг байхгүй. Нэг юм аа л очиод тавтахгүй шүү дээ тэр чинь. Хүмүүсийг үн цэнтэй амьдрахад нь туслах гэсэн амьдралын зорилготой. Тэгэхээр яг тэрнийхээ хүрээнд ажиллаа хийж байгаа учраас маш аз жаргалтай, их дуртай хийж байгаа. Хүмүүс ингээд сургалт заагаад ингэнгүүт 10 хүн ч хамрагдсан бай, 100 хүн ч хамрагдсан бай. Надад тэр дундаас нэг хүнд нэг юм сэтэл өгөхөл миний хувьд бол хангалттай том үр дүн гэж би хардаг. За яг сэтгэлд үлдсэн гэхээр ямар хүмүүс миний сэтгэлд илүү үлддэг гэхээр яг л би гаццсан байсан ч ерөөсөө энэ л ийсэн юм биш үү. Ингээд дандаа ингээд нөгөө амьдралдаа гаццсан, ухарцсан тий ийм хүмүүс нөгөө яахаа мэдхэ болцсон хүмүүс яг байгууллага дээр орж байгаа сургалтаар дамжуулаад өөрийнхөө амьдралд цааш юм эргэлт хийдэг, урагшлах халхам гардаг. Энэ зүйлүүд нь аль миний хувьд таатай санагддаг. За байгууллагын хувьд бол ойлгомжтой тухайн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх одоо эерэг соёлыг бий болгоход нь хүний өвчлөөр дамжуулж нөгөө хүмүүсийг бид нар сэтэлжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр байгууллагадаа ч хэрэгтэй. Гол нь тэнд сууж байгаа хүн болгон өөрт хэрэгтэй зүйлээ тэндээс авч чадчихна гэдэг бол хамгийн чухал. Хоёулаа сая хальт 2024 оноор ингээд орлоо штэ. Тэрнээс бүр одоо өнгөрсөн цаг руу би очих гээд байна л да. Дуулдаг байсан нэг санаатай. Тэгэхээр тэр цаг хугацаараа очих гээд байна л да. Яагаад ер нь яг дуулдаг байсан юм уу? Тэр сонирхчих юм уу? Тэр учирлын их шиг гэдэг айгу гоё дуусан мэт шүү дээ. Тэгэхээр тэр цаг хугацаараа очих гээд тахгүй ер нь дуулах нь өөрийнх нь хобби юм уу? Өөрөөсөө нь учирлын их шиг гэдэг гоё дуулсан шүү гэсэн. Аа тийм гэдэг бас хичмхий хөвгтэйсэн. За маш хичмхий. Тэгээд ер нь бол энэ дуулах одоо эфирт гарах гэдэг бол би өөрийгөө одоо ялан дэлгэх зорилготой хийж эхэлсэн зүйл баггүй юу. За бүр нэг одоо нөө соёлын төвөргөн дээр ингээд гараад цэцэн бэлэг гэлтгэр нь гарч байгаа санаж байгаа орж ирснээ санаж байгаа. Тэнд хооронд юу болсон юм бөө мэд дуулсан л гэсэн ямар ч гэсэн те яаж дуулсан юм гих мэтчлээ ингээд нөө өөрийгөө ялах өөртөө одоо тэр чинь нэг юм тэмцэлтэй нэг өөрийгөө олж авах гэдэг юм шүү дээ. Тийм зүйлээс эхэлжсэн. Тэгээ яг мэдээж нөө дуртай ямаараа дамжуулж өөрийгөө ялан дийлээ гэдэг юм л эхэлжсэн байхгүй. Тэгээ тэрнээс үлдээ гоё хобби болоод дурлаад. Гэтэ миний мэрэгчл ч өөр шүү дээ. Миний бакалавр чинь герман хэл судлал. Дараагийн магистр чинь бизнес удирдлага. Тэрний дараагийн магистр сэтгэл судлал. Одоо л төрийн удирдлага гаргах докторант шүү дээ тий. Тэгэхээр мэрэгжил маань өөр. Гэхдээ тэр бол хобби. Одоо ингээд бодоход юу ч хийсэн бэ хүмүүст нэг юм би үнцэнтэй нэг гоё таатай мэдрэмж өгөхийг хүсдэг байсан байгаа. Тайзан дээр нэг ч удаа одоо энгийн хувцастай гарч үзээгүй те тэр жижиг байгууллага байна уу? Надад мөнгө төлсөн төлөөгүй байноос үл хамааран дандаа нөгөө хүмүүсийг хүндэлж одоо хувцалтаа ядууснараа одоо бодоход өөрөөрөө үлгэрлэх замаар хүмүүст одоо ийм байвал гоё юм байна, ийм байх ёстой байна гэдэг зүйлээ өсөхгүй л яваад ирсэн юм шиг байна. Учирлын их шиг гэдэг дуугийн яагаад заавал сонгож байсан? Ер нь тэр дунд их дуртай юм уу те? Тэр чинь Монгол телевизийн тэн дээр зохиомжин дотор одоо орсон нэг хэсэг дүрэн байгаад тэгээ тэр дүрөөрөө тэр дууг дуулах одоо хэрэгцээ шаардлага үүссэн гэсэн. Гэхдээ жижигхэн одоо нэг жүжигсэн юунууд гардаг штэ зохиомж хийгээд тэр үедээ ирсэн. Тэгэд өөртөө тохирох тэгэд иймэрхүү төрлийн дуу гээд би ч нэг тийм чанга хүчтэй хоолойтой биш штэ. Ер нь бол юм сул хоолойтой. Тэгээ нөө банд багш дээр дасгал хийж яхад тэгжсэн байхгүй.
Цэцээ хүмүүс хоолоогоороо дуулдаг бол чи ухаанаараа дуулдаг хүн шүү. Тэ? Ямар ч хаа хөрөхгүй байсан гэсэн чи ямар нэгэн аргаар тэр ингээд олоод тэр өнгийг онцдаг шүү гэж хэлжсэн. Тэгээ тиймэрхүү аюу сонирн байна өнгөрсөн үе ингээ бодсон чинь бодог аюу олон жил болцсон шүү. Хүн хэлхээс найш цаас чичгээс цааш гэдэг шиг хүн ингээл хүний орчлонд энд байгаа цагтаа л дандаа л хүний сонсчих хэвээр тий. Нэрээ тэгэх ёстой юм байх шүү гэдгийг дандаа ухаарчих хэвээр байна л да. Тэгэхээр тэр талын зөвлөг ингээ аюух гоё хилдэг энэ гоё дөлгөөхөн бүсгүй маань цэцэн бэлэг гэдэг хүн өөрөө ихээсээ хідүүлээ хувийн амьдралын талаар нэг жоохон сонирхолж болох юм манай үзэгчдэд. Тэс анх удаа хувийн амьдрал руу хаалга тгшиж орж ирж байна. 2018 онд ээжигээ алдсан. Тэгээ би багада асуудаг гэсэн байхгүй ээжээ ингээд цэцэн бэлэг гэдэг ямар амар нэр өгсөн бэ те. Тэгээ ийм нэртэй мөртлөө ингээд жоохон ухаан мотой дээр байгаад байвал яах юм бэ гээл те. Цэцэн гэдэг дээр аюух нэг ашиг төгсөж те. Нөгөө нэг хүн нэрээ тогос өдөө гэдэг чинь бүр ялтчихв. Тэгээд ээж чи тэгж л бодож байгаа л нэрээ хичээгээд гой боловсрол сурах хэрэгтэй юм шиг байна. Нэг тэндээс л нэг тийм сэтэлсэн юм шиг байна. Тэгэл цэцэн бэлэг гэдэг нэртэй вэжиж ухаантай байхгүй болохгүй юм байна гэх хөөхтөд нэг тэгэл ярьдаг штэ. Тэгээд дээрэс нь багын л би яг иймэр хөөхтэйсэн гэл хөөхөлтөнүүдээ урдаа суулгачаал тэднэрт ингээл яаж зөв амьдрах юм бид нар ингэж ясгүй та нар цэцэрлэг дээрээ энэ хүүхдийг хадсан байна болохгүй өтер гэдэг нөх хүүхдтэй яриад. Тэгээ би багасаа ерөөсөө л би нэг гоё нийгэмд эерэг өнгөн болсон, тийм эерэг өөрчлөлтийг авчирсан тийм дуу хоолойны нэг байх юмсан. Герман сурч байхдаас нэг сонингийн ярилцлага надаас авч хагаад би Монгол улстай хэрэгтэй нэг эдгсэн байх юмсан гэж хүсдэг гэж хэлжсэн. Ерөөсөө яг тэрнийхээ дагуу л явж байгаа. Тэгэхээр энэ бол миний бүр хүүхэд байхаас эхлээд надтай төрсөн юм уу? Би өөрөө мэдгүй надад бий болсон юм уу? Хүн болгоны дээрээс нэг юм үүрэгтэй явуулдаг гэдэг шиг л өөрөө тийм юм байдаг бол одоо тэр л юм шиг байна тийм. Тэр Франц эмэгтэй нэг гоё дүр харагдаад байдаг. Нэг юм чамин, хэнцэр, нэг гоё нэг юм. Тэгэхээр одоо нэг тийм цус байгаад байх гэдэг тийм. Нэг алмаас шигтгэе шигчдэг юм уу те нэг тийм гоё хэнцэр тэгж харагдаад байдаг. Би нэг эмэгтэй хүний хувьд тэгж хардаг шүү. Цэцэн бэлэг сэтгэл судлаач байгаа. Би энэ удаагийнхаа подкастт өрсний учир вэ гэвэл нэг харьцуулт гэдэг сэдвийн дор нэлээд ярих гэдэг юм. Ингээд өнөөдөр яг одоо бидний энэ нийгэмд амьдарч байгаа бүх хүн те яг байгаагаар нь хүлээж авах болчихсон байгаа байхгүй. Заавал өөрийнхоороо ингэж хараад. За одоо нэг олонд ингээд танигдсан хүн ингээл эсвэл бизнесмен хийгээл одоо айгүй их нэр хүндтэй болоо гэхэд өмнөхийс өхөл энэ харамжилттай оюутан бахта нэг юм халтар юм байсан шүү дээ гэдэг. Дандаа яг одоо цагаар нь хүлээж авах болчиход байна л да. Тэгэхээр энэ нэр нь энэ нийгмийн л нэг юм туулаад гарах зүйл юм уу? Эсвэл манай яг монголчуудад байгаа юм үзэгдэл юм уу? За харьцуулт гэхээр та сонсч ирсэн уу сонирхож ирсэн бол Фестингрийн нийгмийн харьцуултын онол гэж байдаг те. Энэ бол хүн өөрийгөө өөрөөсөө дээш харж нэг харьцуулна. Одоо өөрөөсөө илүү үнэтэй нэг харьцуулж байна. Өөртөө ижлэхэн түвшний үнэтэй. Тэгээ өөрөөсөө доош түвшний үнэтэй харьцуулах замаар би хаана байгаа юм бэ? Миний төвшин яг ямар байгаа юм бэ? Би хин юм бэ гэдгээ үнэлэхэд ашигладаг нэг юм хэрэгсэл байдлаар тайлбарсан онол гэдэг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ хэн нэгэн хүн өөрийгөө бусдтай, бусдыг бусдтай харьцуулаад зүгээр ховж ив ярьж байвал тэр хүн ямар ч зориггүй, ямар ч чиглэлгүй бүр тэр байтаа ухамсар тархины үйл ажиллагаа сэтгэл хөдлөлийн тархинаасаа давж гарч сэтгэж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр харьцуулт хийх гэдэг нь өөрөө боловсралтай боловсралгүй эсвэл одоо нөгөө би боловсролын зэрэг ярьж байгаа шүү. Магистртай нөө бакалавртай нөө гэдгээс үл хамааран тухайн хүний зорилготой амьдралтай холбоотой харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр хэрвээ харьцуулалт хийж байгаа бол тэр харьцуулалт хийснээсээ гарч ирсэн тэр үр дүнг би юундаа авч ашиглах юм бэ гэдгээ мэдчих хэвээр. Жишээлбэл хоёулаа ингээл ярьж байгаа ингээл дөхөөш нөгөөд ч гэсэн ажил мэлээ солилцсон байлээ штэ гээл те. За окей солилцсон байна. Тэгээд зүгээр л хов болгож ярих юм уу? Солилцсон байлээ. Яа тэгэхээр нөгөө нэг сургалтанд суугаад өөрийгөө хөгжүүлээд явсны ач байхгүй. Тэгэхээр одоо хоёулаа бас нэг юм бодно байгаа. Оо ингэж ивэл эн чинь хоёулаа тэр харьцуулт хийж байгаасаа гарч байгаа мэдээлэлээ үр дүнтэй ашиглах дээр хэрэглэх гэдэг нь шүү дээ. За тэнгууд тэр Фестингрийн онол дээр юу гэж байгаа гэхээр одоо ингээд дээшээ чиглэсэн, доошоо чиглэсэн гэдэг ингээд харьцуулт те. Тэгээ эерэг сөрөг гэдэг. Хүн өөрийгөө өөрөөсөө илүү хүнтэй харьцуулах нь эерэг болон сөрөг үр дагавартай. Эерэг гэдэг нь
өө би энэ шиг болох юмсан. Энэ шиг болохын тулд би ингэж хөдөлмөрлөх ёстой юм байна гэд мотивац авдаг нэг хэсэг байхад атаархаж төрөхөд өшөрхөж хорсох нэг хэсэг байна. Энэ сайн явж байгаа яасан зөв юм байна. Энийг яаж унах вэ? Нэг юм л хэлж тэгэл дахиад өнгөтэй эсвэл тий. Энэ хэд хоёрын сайн авдаг гэж юу гэдэг юм гээл те. За өөрөөсөө доор хүнтэй өөрийгөө харьцуулаад дахиад эерэг сүрэг. Би надаас доогуур явж байгаа гэж бодож байгаа хүнтэй өөрийгөө харьцуулаад эерэг талд нь талархал үүснэ. Надаас өөр хүн ингэж амьдарч хаад би ийм те дулаан гэр оронтой эдэж явах юмтай. Ажилгүй хүнтэй өөрийгөө харьцуулах юм бол орлоготой гэн өвчтөе хүнтэй өөрийгөө харьцуулбал эрүүл гэн талархан те. Сөрөг талд нь яг гэхээр өөрөөсөө дор хүнтэй өөрийгөө харьцуулаад бусдыг дорд үзэж доромжилдаг нэг хэсэг өсчдөг. Одоо таны хэлдгэр те ингээд угаасаа л юм биш нөөдлөхгүй мэн л таач гэдэг юм уу. Тэгэхээр харьцуулт өөрөөсөө дээшээ доошоо харьцуулахтай ахаад дөрвөн талбарт хуваагдчих шүү дээ те. Тэгэхээр энэ нь бол тухайн хүний одоо нөгөө юм зөв байх одоо тэр нэг хандлагатай ухамсарын төвшөнд яригдах асуудал байгаа байхгүй. Харьцуулт гэдэг бол тэг ингээд сонирхоод унших юм бол бас нөгөө түүхэн хувьслын үед байсан уу байсан. Биологийн хүчин зүйл захирагддаг байх үед байгалийн хөлн захирагддаг байх үед жишээлбэл эмэгтэйчүүд нь нөхрөө сонгохдоо харьцуулж байгаад хамгийн хүчтэйгээ сонгодог гэсэн. Ягаад гэвэл тухайн чинь маратаас өөрийгөө хамгаална те ингээд хоол ундтай байх маяг. Одоо бол хүмүүс бид нар жишээлбэл хүнтэй сухта аль нь хүчтэй вэ гэж хооронд нь зодтолтуул сонгохгүй штэ. Алинтай амьдрал би илүү аз жаргалтай амьдрч болох байх гэд төсөөллийг бид нар одоо хийх замаар тэр сонголтыг хийж байгаа. Тэгэхээр бид нар биологийн ч юм уу байгалийн хүчин зүйл ш одоо нийгмийн хүчин зүйлээр удирдагдаж явдаг болсон энэ цаг үед харьцуултыг зөвхөн өөрийнхөө зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болгож ашиглах нь хамгийн оновчтой хэлбэр юм аа л гэж хэлдэг. Хүн нөгөө өөрөөсөө бүхнийг эхлэх хэрэгтэй, хүн өөрийгөө өөрчлөх, өөрөөсөө өөрчлөлт эхлэх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл бүгд нийт масс тэхгүй юм л да. Нөгөөс сөрөг нөгөө хувийн амьдрал руу ордог, тэрийг шүүдэг тий. Тэгээд нөгөө харьцуултанд дандаа нөгөө атаархал нь давмгайсан юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг одоо энэ бол зүгээр нэг хэсэг нийгмийн л юм үзэгдлээ торхих юм уу? Эсвэл ажлын байран дээр энийг ингээл тисэл төвчээл байгаад байх хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? Мэдээж тисэл төвчөж болохгүй шүү дээ. Дээд чинь одоо нийгэмд байх нэг үзэгдэл гэвэл хүн бүхэн дураараа ажиллах болчих штеп. Тэгэхээр бид нар ч одоо хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг цогцлон байгуулах гээд явж байгаа Монгол улсын маань улсын зорилго тий. Тэгэхээр хүмүүнлэг нийгэм ардчсан тий иргэний гэж байгаа. За та түрүүн асуулаа ингээд орж ирсэн хүнийг шинийн хуучинтай тий. Гэл одоо нөхртөөгийн нөхрөөтэй ч гэдэг юм уу тий. Харганы дандаа харьцуулаад туран хайтай тий. Машинтайг нь машингууд. За тэгээд тэдний яг зорилго нь та юу авах гэж бодож байна жишээлбэл? Харьцуулснараа яах гэж байна? Надад бол сэтгүүлч байгаа зүгээс харахаар л ядраатай санагдаад яг үндэ. Зүгээр нийгмийг ингээд болтсон мөлтөр хүмүүсийг ингээд өөрчлөөд тэгж харьцуулахад болвол яг одоо цагтаараа одоо таныг яг энэ байгаар тий намайг одоо энэ байгаагаар л хүлээж авчмаар байгаа байхгүй юу? Эв эрүүлэр бодол сэтгэдэг ухамсартайгаар үйлддэг хүн хизээч тийм зүйл хийхгүй штэ. Хизээч хийхгүй. Тийм үстэй. За одоо тэгээ бодъё. Ажилдаа сайн хүнийг харангуудаа зарим хүмүүс тэгдэж штэ нэг одоо бүдүү юм те нэг настай байж иж гэл магадгүй өөрөө ажилдаа сайн биш учраас би өөрийгөө одоо ажилдаа муу гэ хүлэн зөвшөөрчүүл ингээд цаашаа алхахад аягүй хэцүү штэ. Магадгүй сэтгэл готролд орох гээд байна, өөртөө итгэлгүй болох гээд байна. Тэгэхээр энэ чинь нөгөө сэтгцэд чинь бас өөрийгөө хамгаалах механизм гэдэг зүйл ажиллаж идэг байхгүй юу? Бусдыг буруутгах замаар өөрийгөө зөвтгөж амьд үлдэх гэдэг нь шүү дээ. Энд чинь нэг оршихуйгаа авч үлдэх гэдэг нь тий. Тэгэхээр ихэнх нь тиймэрхүү үзэгдэл маш их ажиглагддаг. Одоо жишээлбэл сайхан эмэгтэй харахаараа заавал нэг юм хин нэгэн хүнээс одоо мөнгө төгрөг авч хөлдсөн юм шиг тий. Яагаад жишээлбэл одоо сайхан төрсэн эрэгтэй эмэгтэй ингээд ухаалаг гэж болохгүй юм. Яагаад? Яагаад сайхан биш дүр төрхтэй хүн сайхан сэтгэлтэй гэж болохгүй юм? Тэгэхээр тэдний цаана яаж юм гэхээр алдаатай ихтгэл үнэмшил яваад байгаа байхгүй юу? Нэг ийм хүн ийм л байдаг те. Эсвэл ингэж хэлснээрээ тэр хүн өөрийнхөө бах тавыг хангаж гин. Тэгэх замаар жоохон тайвширлыг олж авч гин. Энэ таны асуугаад байгаа зүйл чинь бүгд эрүүл бус
одоо энэ сэтгцийн хэлбэр яваад байна шүү дээ. Тэгэхээр нь л эрүүл бус байж боломгүй. Бид нар хүнийг өөрчилж чадахгүй, хүн өөрийгөө л өөрчилнө. Бид нар хүмүүст нөлөөлөх боломж байгаа шүү дээ. Гоо сайхан бясал хийгээд гоё болсон байх чи гоё болсон байна гэж хэлж чадахгүй бол өмнөхтэй ингээл жишээд байдаг. Ингээд ерөөсөө гаднах төрх дээрч тэр дотоод тэр зүйл дээрч тэр дандаа харьцуултууд явагдаад байгаа. Гоё болохыг хүн бүхэн хүсэж байгаа шүү дээ. Тэр дээрхтэй эмэгтэй үл бүгд төснөөс дээ. Бид нэр бүгд төгс бос шүү дээ. Тэгээ манай мөнх жаргалах хичээл дээр их гоё ярьдгийн. Төгс босын жишээ гингүүд эмэгтэйчүүдээс цаад байхгүй. Та нар яагаад нүрэ боддгийг гэлтэнүүд. Арьсаа хамгаалах гэж өдр гээл тэ. Крем. Тэгээ арьсаа хамгаалахад ягаад сормоос бодох ямар хэрэг байгаа. Тэгээ бөө инээдэн болно шүү дээ. Тэгээ эн чинь юу хэлж ийм гэхээр бид нар өөрөө өөрсдийгөө гоё сайхан байна гэж хүлээн зөвшөөрч чадахгүй төгс бос гэдгээ өөрсдөө баталж байгаа хэлбэр байхгүй юу? Ирчүүд ягаад заавал тэр 75 булчинтай болох гэдэг юм тийм ганц хоёр хад болохгүй мó тий илүү булчинтай гэж чи өөрөө өөртөө таалагдаад итгэх юугаа нэмэх гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүн бүхэнд юм гоё байх хүсэл тэмүүлэл байгаа. Тэнгүүд магадгүй хин нэгэн хагалгаа илгээ гоё болцсон. Өөрөө гоё болохыг хүссэн чинь хагалгаа илгээх магадгүй мөнгө байхгүй гэж болно. Хагалгаа илгэхээс айдаг хүмүүс гэж болно. Гэтэ бас хийлгчвэл гоё гэж боддог. Тэгэхээр өөрөө чадахгүй тэр зүйлийг нь хин нэгэн хийчихээр дахиад нөгөө түрүүний ярьжсэн нүсвэрг харьцуултын те хатаархах доош нь хийх замаар тэрийгэ өгүүлсгэж өөртөө итгүүлэх замаар тайвшраад байна шүү дээ. Би бол хизэж хийлэхгүй те энэ хийлгээд гоё болсон хаана гингүүд тарих өөрөө бодит бусыг ялгадгүй хэрэгтэй шүү дээ. Эзэн юу гэж итгэн тэр хижээл үйлдэн те. Тэр ч одоо өөрийгөө хүчээр одоо ингээд тийм зүйлд итгүүлэх замаар нэгсэндээ амиа бодсон л үйлдэл юм л та. Зөвхөн өөрөө тайвшрах гэж өөрөө сэтгэл хангалуун байж бол бусд нь хамаагүй гэсэн те. Тэр амжихан үзэл суурьтай зүйлүүд явагдаж байна гэсэн үг байхгүй. Жишээлбэл хоёулаа одоо ядгийн 60 мар хүрээ л та те ингээл нас эн чинь бол хүн бүхэн хүртэлнэ те. За тэгснэ ингээл нэг нь татуулчих юмсан эдэргээл магадгүй бодож магадгүй штэ. Тэгснэ тухайд хэрэг боломжтой байвал татуулчих магадгүй штэ. Нэг бол үүсэх аргагүй байхгүй юу? Дутуугийн мэдрэмж. Сэтгцийн эмгээг магадгүй, сэтгэл зүйн тулгымцсан асуудал, багтаа авсан травма гэмүү бүх зүйл нь сэтгэл зүйтэй холбоотой явагдаад байгаа учраас нийгэм сэтгцийн эрүүл мэнд асар чухал байгаа. Тэрийг л би хэлэх гээд байна. Тэгээ хүн чинь өөрөө нөгөө нэг асуудалтай байгаа мэдэхгүй шүү дээ. Би угаасаа л юм. Би угийн юм уртай, угийн уртаа ингэж байхгүй байхгүй эдэр чинь. Ээжээсээ төрөхтөөдөө их барих гэсэн чинь би угийн уртаа холж юм алж гэж төрөхгүй шүү дээ эдэр чинь. Бүгд биднэрт ингээ бүрлдэж бий болж байгаа зан үйл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь хизээ хаана бий болцсныг мэдэхгүй өөрийгөө тиймгээд итгэцэн алдаатай итгэл үнэмшилтэй хүмүүс асар их байна. Хар мас яваад штэ. Сошиал дээр ч л хүмүүс энэ сэтгэл дээр ингээл арай л дэндвчдэг те комментууд нь. Тэгээд нийт хандлага нь одоо ингээл эмнэлрүү орсон чиглэл нэг юм бүх салбарт багш нар гэсэн хэрнээ багш нар ч бас өөрсдөө нэг юм хандлагатай ч гэдэг нэг юм хандлагууд байгаад байгаа. Тэгэхээр хүүхдүүдийг бид яаж хамгаалах вэ яг ийм цаг үеэс? Тэгээ хүмүүс тэгдэг ингээд цэцээ чи ингээд томчуудтай их ажиллах юм аа. Бид нар ирээдүйд чи хүүхэд штэ гэж ярьдаг тий. Тэгээ хүүхэдтэй яагаад ажилтдаг юм бэ? Чи ирээдүгээ хаяад байгаа юм биш үү? Гэтэл одоо нэг асуулт гарч ирнэ. Тэр хүүхэд хичээлээ тараад хинтээ хамт байх юм. Гэрийнхэнтэй л гэрээтэй тэр томчуудтай л гэртний юм байгаа томчууд баг шин. Хэрвээ томчуудыг аль чадхаараа одоо нөлөөлөх замаар тэднэрт өөрчлөлтийг бий болгохгүй бол хүүхдийг 1000 цент бэлдээд яах юм? Манай багш ингэсэн штэ ингэ гэсэн юм. Манай багш чи юугаа мэдтээ? Би мэдчихээн. Тэгэл тэнд чи итгэл үнэмшил ахаал алдагдчих байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийг нь ч бэлдэн, томчуудыг ч те. Одоо бэлдээд ингээд аль алийг нийлүүлж байгаа л ингээд дунд нь олзуулах нь штэ. Тэгэхээр таны асууж байгаа ш эцэг их болгон хэрвээ хүүхдээ ирээдүйд энэ нийгэмд хүнд хэрэггүй, хүнд гай болсон, хүний ад болсон хүн бити болоосаа гэж хүсэж байгаа бол хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Тэрш бид нар тэр юуг нь хааж чадахгүй шүү дээ тий. Ийм юм уншчихвэл за хүмүүс энэ ямар хүмүүсийн юм бичтэй. Боловсроогүй, төлөвшөөгүй тий. Тэгэхээр эцэг их тэрийг тайлбарлахын тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тайлбарлаж ойлгуулах замаар, ухааруулах замаар л одоо бид тэр хүүхдээ хөтөлж байгаа. Өөр арга байхгүй. Яг гол энэ одоо байгууллагаас хүнийг гаргаж байгаа энэ байгууллагад хүн тогтдоггүй ч гэдэг юм уу энэ байгууллага тогтворгүй байгаад байгаа ерөөс үндэс нь энэ хид хідэн захирлууд өөрсдөө нь холбоотой шүү дээ. Гэт ажилтны зүгээс үзэгддэг.
удирдлагуудын зүгээс ажилчид болохгүй байна. Та нар эрэг байгаад өгөөч. Энэ сургалтанд суу гэд мөнгө төлөд сургалтанд хамруулж байгаа. Тэгээд тэрэнд аюух дургуй суусан тийм бикээс мэднэлтэй. Тэгэхээр яг ийм байгууллагууд байна. Бид 100% санал нийлж байна. Захирлууд өөрсдөө суух хэрэгтэй. Сургалт орж байгаа тохиолдолд хүмүүс гэдэг байхгүй. Багшаа таны ярьж байгаа юм чи ойлгож байна. Үнэхээр зүг байна. Тгий, хий, тэ? Захирлууд хаана байгаа? Сонсоогүй шүү дээ. Одоо тэд нар тэгээ ойлгох юм уу? Бид нар яаж нэг хэлээр ярилцах юм бэ? Сууж байгаа ажилчид бол ингээд ойлгоо, за тгий гэж тэгжээтэл нөгөө сонсоогүй хүмүүс чи яах юм? Сонсоогүй юм чинь бодохгүй, харахгүй, сэхэрхгүй арай л асуудал байна. Тэгэхээр одоо тэр менежер, удирд галбан тушаалтай хүмүүс иймэрхүү сургалтанд бол заавал хамт суух хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг харьцуултанд тэр нөгөө сөрөг тал руу хандаад байгаа учраас үнд цэнийг бүр ингээд байхгүй болох энэ амьдралын үнд цэнэг гэдэг юмыг нэг амьдрал гэдэг юм руугаа би орох гэдэг юм л та. Тэгэхээр нөгөө амьдрах сонирхолгүй болгоод одоо нөгөө сэтгэл зүйг унтраах гэдэг юм ийм итгэхгүй болоход нөлөөлөх үү? Ямар хүмүүс илүү харьцуулаад байна. Тэгээ ямар нь тэр ингээ юм бичээд байна гэдэг. Миний ажигласнаар энэ олон жил бас ингээл би ажиглаж байгаа шүү дээ. Юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй. Ямар зорилготой амьдарч байгаагаа ойлгоогүй. Ийм хүмүүс харьцуулт маш их хийдэг. Би юуны төлөө амьдрах уу гэдгээ бодцсон, яаж амьдрах уу гэдгээ харцсан, алсын хараа тодорхой, амьдралын зорилго тодорхой бол надад тэр хүн ямар амжилтанд хүрч гин, хэдэн тэрбумын доллар ашиг олж гин ямар ч хамаагүй. Миний атархлыг ч хөдлөхгүй, миний сэтлийг ч хөдлөхгүй. Яг л би өөрийнхөө замаар явж байгаа шүү дээ. Би хүмүүсээс суралцах замаар өөрийнхөө зорилго руу алхаж байгаа байхгүй. А тийм хүмүүст бол яг үнэхээр харьцуулах шаардлага бүр гарахаач болдог, харьцуулах хүсэл төрхөөч болдог. Иргэд соён гээрх зайлшгүй шаардлагатай. Боловсрч иж хөгжиж ижил тэтэр алуу болно. Өөрөөр алуулах ямар ч боломжгүй. 90 онтой харьцуулж байна. Одоо тэгэл тэр үед л гоё байсан гинэ тий 90 он үнэхээр гоё байсан тий. Одоо бид л үрс аимшиг нийгэмд амьдраад байна л гэж л тийм мессеж яваад байгаа байхгүй юу? Мессеж харьцуулт. 90 онд ч гэсэндээ миний одоо санаж байгаагаар гэсэндээ бидний үед гоё яжээ гэл 70 доноо ярьжсэн хүмүүс байж л байсан. Одоо 2030 он гэхэд дахиад 24 он гоё яжээ гэл ярих хүмүүс байна. Тэгэхээр ингээд нөгөө юуг гоё, юуг сайн муухай гэдгээ ч ер нь ялгаж ер нь яг тэгэж ялгаж харьцуулж чадчих юм уу гэдэг ч өөр асуудал байгаа байхгүй тий. Монгол бас хөгжиж байгаа юу? Хөгжиж байгаа шүү дээ. 90 онд хизээл ийм байсан ер нь бол эргээр харах юм бол зөндөл гоё хөгжиж шүү дээ. Нийгэм ямар байхаас үл хамааран хүн бүх өөрийнхөө аз жаргалтай байх боломжтой гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй. Африкт жаргалтай хүн байх шүү дээ. Байгалах тий хааны болонд нь. Гэтэл Швейцарт бидний одоо мөрөөдлийн гэдэг Швейцарт энэ улсаас зайлах юмсан гэж бодож байгаа бас хин нэг байж лах шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө ингээд нөгөө юуны төлөө амьдрал би аз жаргалтай отоо учиртай байх вэ? Юу хийж амьдрахыг би хүсэж гин гэдгээ л айгуу сайн бодоод тэрийг айлжуулсад хийж болох л байхгүй тий. Маш их карьертэй байхыг өөрийгөө олох гээд байгаа юм уу? Эсвэл одоо ингээд маш их мөнгө олохыг хэлээд байгаа юм уу тий? Өөрийгөө олох гэдэг. За яг өөрийгөө олох гэдэг нэр томьёог л би хэрэгэлдэггүй. Өөрийгөө танин мэдхтэй. Би бол энэ байгаа юм чи хаанаас ч болох үү те. Дотгошоогоо чимээлээд нэгдүгээрт өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Өөрийгөө танин мэдхийн тулд хүн гэж яг ямар бүтцтэй, ямар төрлийн амьтын яаж ажилтсан буюу юм тархиа маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо бид нарт ч ингээд сонирхолж илгээд хүний үйлчлэл талаас ярих юм бол юм 3 төрлийн одоо тархины маш хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй юу? Одоо машин гэж үзэх юм бол юм 3 араатай машин шиг те. За маш сонирхолтой сэдв те. Бид нарт эртний тархи байна, сэтгэл хөдлөлийн тархи байна, ухамсар тархи байна. Та аль тархины одоо үйл ажиллагааг илүү хөгжүүлж тэрэндээ автна. Амьдралын одоо шийдвэрээ сонголт тэгжил явах гэдэг нь шүү дээ. Сэтгэл хөдлөл хүн бүхэнд байгаа. Гэтэ сэтгэл хөдлөлтөө хийх автах. Эсвэл сэтгэл хөдлөлөө ойлгоод тэрийг ухамсараараа зохицуулах уу? Ер нь бол бидний амьдралыг 100% гэж үзэх юм бол та амьдралынхаа хэдэн хувийг хувь тавилан чи эзэлдэг вэ гэж итгэж үнэмшиж байгаас маш их зүйл шалтгаална. Хувь тавилан гэж хэдий ч нэ итгэх хувь нь бага байна. Төдий ч нэ та өөрийнхөө аз жаргалтай амьдрах тэр эрхээ гартаа авах боломж төдий ч нэ ихснэ л гэсэн санаа авах гэж шүү дээ. Аз жаргал бол таны хувьд юу юм? Тэ? Та яаснаа аз жаргалтай байна гэж юу бодох юм? Зарим хүмүүс ингэдэг байхгүй. Хүү энэстэ маш юм юу хамтай юу гэдэг лээ халамжтай өөрт нь хайртай хамтай
Тэ энэ бол жаргаж байна. За тэгвэл яг тэр хүний нөхөртэй та хамт амьдруулж жаргах болов? Яг тэр нөхрийг ингээд тань дээр авчраад тавьчих л та. Та жаргах болов? Үгүй ч магадгүй шин. Тэгэхээр та би яавал ад жаргалтай байдаг гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд юу амжилт вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Би юунаас таашаал авдаг юм? Би юу хийвэл сэтгэл ханамжтай амьдрах юм гэд таны хувьд энэ нийгэмд яригадаад байгаа зүйлс юу юм бэ гэдгээ өөр дөрөө буулгаж харахаас л тэр өөрийгөө тань мэдгэж эхэлнэ шүү дээ. Би үн цэнтэй байна гэж ямар тохиолдолд үн цэнтэй байх вэ? Би хүнд хэрэгтэй ээж л үн цэнтэй. Тэг хүнд хэрэгтэй байх гэдэг чинь заавал эд материал өгөх шүү дээ. Ядаж миний дэргэд байгаа хүн ухаарл авдаг, эерэг мэдрэмжээ авдаг. Яа нэг цэцэтэй болцохоор сайхан болчдөг шүү. Энд чинь ч гэсэн миний оруулж байгаа хувийн нэр мөн шүү дээ. Тэг өөрийгөө таних тусам хүн өөртөө ер нь бол дургу болдог. Ягаад гэвэл маш их муу бид нар агуулчихсан те нөгөө хатаа, жөтөө, дутуугийн мэдрэмж, траума хүн хүссэн болгондоо хүрэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүссэн бүхнээ авч чадахгүй гэдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэдгээс л одоо өөртөө ажиллаж эхлэхээс л бид нар өөрийгөө тань мэдэх процесс эхэлнэ гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр яг үн цэнтэй амьдрал гэдэг чинь ер нь хүнийг энэ хорвоогоос ингээ явна хүртэл айгүйх тайван байлгаж жаад нөгөө ертөнцөөр явуулдаг юм л гэж би одоо хувьтай ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр амьдрахад үн цэнтэй байх туслах гэдгийг айгуугаа энгийнээр манай үзэгчдэд хэлж өгч болох уу? Үн цэнтэй гэдгийн оронд утга учиртай гэж орлуулж болно. Хүмүүсийг утга учиртай амьдрахад нь туслах. Нэгсэндээ энэ хорвоогоос буцахдаа би амьдрсан шиг амьдралаа. Тэ утга учиртай амьдралаа. Үн цэнтэй утга учиртай гэдэг чинь авах тухай биш, өгөх тухай асуудал байхгүй юу? Та тэгвэл бусдад юу өгөх юм? Би тэрэн дээр л төвлөрдөг гэсэн. Сонин хандлагатай тийм байгууллагууд байсан уу? Бүр сонин байдлаар хүлээж авч байгаа гэдэг юм. Тэр чинь нөгөө өнөөдрийн бас аж ахуйн нэгж байгууллагуудын өнгө төрхийг харуулна тий. Нэг ажиглагдж байгаа юм тэнд сууж байгаа хүмүүсийн итгэл үнэмшилтэд зөрчилдөх зүйл маш их яригддаг. Аль хэдийн үнэн гэж бодоод 30 40 жил амьдэрсэн тий. Үнэн гэж итгээд өнөөдрийг хүртэл явцсан байсан чи тэр нь худлаа юм уу? Буруу болж байдаг тийм тохиолдлууд тэр сургалтын үеэр гардаг учраас сургалтын үеэр заримдаа тэгдэг байхгүй. Багшаа толгойн юм байна уу? Толгой өвчлөө гэдэг тийм. Тэр бол ингээд зүгээр би ингээд слайдн дээр юм гаргаад заадаг биш тэр чинь бодуулдаг, ярьдаг, сүулдэ бүр ингээд ёо багшаа энэ чинь сургалт юм уу? Юу олчихваа гээл те толгойн юм хайгаал. Тэгж ийна гэдэг чинь тэнд үр дүн гарч ийн гэсэн. Яагаад гэвэл тэнд бодож штэ те. Ингээд ойлгуулах гад бодуулаад байна те. Толгой өвдөж ийн чинь зөрчилдөж ийн гэж чинь эргэлзэж ийн. Эргэлзэх гэдэг чинь маш сайн байхгүй юу? Өөрөө өөрлөгөө өнгөх тэр боломжийг л би сургалтаараа олгодог. Тэгэхээр тийм сонин юу байна уу гэвэл байна. Одоо ийм асуух те. Зарим нь бол бүр ингээд бүр нэг сургалтын дээр тэгжсэн дууссаны дараа багшаа надад ингээд амьдрал шал утгагүй болоод би ингээд ер нь өхийгээ ботцсон. Тэгээ ингээд өхийгээл хүн чинь шууд ингээд өгчдөг юм байна л та те. Ингээд бодоол бясалгаалаад тэр минь яах бол за одоо ингэчэнгүүд нөө банкнд байгаа мөнгө хэнийг ч болж ингэж нөө яаж яснаас ээж дээдрийгээ шилжүүлчихээ л ингээ бэлтгэлээ явж исэн байгаа байхгүй юу? Нэг залуу байсан. Тэгээ таны сургалтанд суугаад би юу вэ те? Энэ миний бие дотор байгаа эдис бүхэн миний төлөө ажиллаж штэ. Гэхдээ амьдрал яагаад би ингээд хин нэгэнд хэрэгтэй байж чадах ийм одоо потенциалтай сурцсан мэдсэн хүн байж би яагаад ер нь явах хэрэгтэй юм бэ? Мэдгүй багшаа ингээд бүх юм надаа ингээд яг ингээд оронгороо эргэж байгаа юм шиг санагдаад би зүгээр л амьдрах тэтгэлэг олж авлаа гэд тэ. Энэ бол гайхамшигтай байхгүй юу? Тэр нэгсэндээ сургалтаараа дамжуулаад одоо хэнийг нэ амийг аварна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? Одоо хоёулынх ингээ ярьцлагыг үзэж байгаа хүмүүс донд бас тийм хүмүүс сууж иж болно шүү дээ. Амьдрал яагаад гэвэл нэг олон өнгөнөөс бүрддэг гэдэг шиг бусад хүмүүсээс өөрсдөө ингэргийн харахаар хитрхийг хазгаа эсвэл азгүй яваад байгаа юм шиг тийм хүмүүс байж болно. Тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Ер нь амьдралын утга учир амьдрах итгэл гэдгийг яаж олж авах хэвтэй? Та амьдралд бүр ингээ гарцсан юм шиг болсон үе тань тохиолж ирсэн үү? Яг надаа юу телевизэд байхад бол нөгөө захирлуу солигдоод тэгэл нэг хэцүү үе байсан. Тэгээ яг ингээл нэг нэвтрүүлэг хийх гэл яг жигдрээл ирэнгүүт дараагийн хүн солигдоод ахаал өөр ингээл юм зохиогоол тэр үед бол би яах зарим энэ мэржлийг эзэмшвдээ ч гэж бодож байсан үе бас байсан шүү тийм. Надад ч гэсэн тийм үе зөндөө. Одоо цаашид би яаж энэ бүхнийг давж гарнаа? Үгүй би чадахгүй юм шиг байна. Би ямар энэ дорой юм бэ те? Гэхдээ энэ чацхт яагаад би энэ бол ингээд хүмүүс
ийм үе бол тохиолддог байхгүй юу? Хүмүүст маш их юм хохирогчийн сэтгэлгээ үүссэн байдаг байхгүй юу? Ингээл би л болохгүй байна. Амьдрал надад л хатуу хатаад байна гэлөө. Жишээлбэл би ээжигээ ингээд алдсны дараа эн чинь одоо ер нь бол хагцал гэдэг бол хүнд байж бол хамгийн том зовлон шүү дээ. За нэг жилийн дараа илүү миний таньдаг нэг найзын аав нь өнгөрсөн байхгүй юу? Тэгээ би чи яг нэг жилийн өмнө нөгөө тэр асуудлыг нэг даван туултлаад ингээд гарч байгаа учраас очиод ингээд өөрийнхөө хэмжээнд гэдэг нэг аргадах гад ингээд үтсэн чинь чи аавыгаа алдаж үтсэн юм уу гэж байгаа. Яг үнэхдээ ээжигээ алдах аавыгаа алдах ялгаатай юм уу? Адилхан шүү дээ. Хайр дуунаас хагцсан үр хүүхдээ алдах аав ээжээ алдах аль нь ч ялгаагүй шүү дээ. Тэгэхээр чи аавыгаа алдаагүй учраас намайг ойлгохгүй байна гэдэг хохирогчийн сэтгэлгээ үүсгэх замаар өөрийгөө өрөвдөлтөй хэн нэгэн болгож хүчээр итгүүлээд байгаа байхгүй. Асуудал тэрэнд л байгаа. Би ч гэсэн ажилгүй байж үтсэн тий. Би ч гэсэн одоо энд яригдж байгаа хүмүүс шиг одоо өөр ширэнд орж үтсэн үзээгүй хүн байхгүй шүү дээ. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бүгд ижилхэн туулах юм а тулаад явж байгаа. Хэн нэгэнд нь илүү хэн нэгэнд нь дутуусан юм байхгүй шүү. Бид нар бүгд ижилхэн хүртэж мэдэрж байгаа. Харин тэрийг хэрхэн хүлээж авч хэрхэн хариу үйлдэл үзүүлэхэрөө гэдгээр л бид нар ялгаатай байхгүй юу? Тэгэхээр одоо ингээл илүү өрөвдөлттэй юм уу илүү дороо явж байгаа нэгэнд нь гэсэн зөвлөгөөч байхгүй. Амьдрал таны гарт байгаа. Хэрхэн яаж амьдрах вэ гэдгээ бид нар өөрсдөө шийдэх ийм том эрх мэдэлтэй амьдарч байгаадаа бид нар баярлах хэрэгтэй байна. Талархах хэрэгтэй. Баярлах хэрэгтэй. Энийг ойлгоод хөдлөх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр таны ямар байгаа ч юм биш те. Та цаашид хэрхэн яаж амьдрах юм гэдэг тэр төсөөлөл хүсэл мөрөөдөл тэрэндээ хүрэх зорилго тэр л чухал шүү. Одоо ингээд жоохон хатуу хэлэх юм бол бид нар ч үйл хийж байгаа үйлээсээ гарч байгаа үр дүнгээл амсаж амьдарч байгаа шүү дээ. Нэг юм ихтэйсэн байхгүй би ингээд 5 удаа ингээ үерхэхтэй тавууланд нэм азгүй байла дандаа хаягдлаа. Би ямар азгүй хүн бэ те? Ирчүүд бүгд адилхан юм байна. Би одоо агч хинтэй ч нийлэхгүй. Тэгээ ингээ ярилцаад үзсэн чинь тавуулаа яг ижил төрөл эрэхтэй байхгүй. Өөрөөр хэлбэл нэг сонголтыг 5 удаа хийсэн биш. Тэгчээ тэр өөрийгөө азгүйгээд бид нар ивэ минь гэж өрөвдөх хэвээр юм уу? Хүн өөрлөгөө өнгөх хэвээр. Харах өнцгний эрэг, өөдрөг, хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй шүү. Тэр юу их нь хамаагүй ш тоог шүүртнүү яа хөдөлмөр гэдэг чинь аюу чухал тийм. Хин нэгнээс хараат бус амьдрах чадрыг өөртөө бий болгох ч аюу чухал. Шинэ оны ментор гэл тэнгүүд тэрний ихэнх мессеж буюу хүмүүст хэлээд байгаа юм нь өмнө нь ийм байдаг гэсэн байхгүй. Ажлын амжилт төсөө. Айгүйх амжилттай байгаарай гэл тэгээ дандаа нэг тийм ажилтай холбоол ингээд идэгсэн чинь энэ 24 оны төгсгөлд бичсэн хүмүүс энэ төр комментээс ингээд харахад айгүй гоё сэтгэл төрсөн. Аз жаргалтай байгаарай гэдэг үгийг айгүй хэлээд байгаа байхгүй. Аз жаргалтай байгаарай. Аз жаргалтай хүн ер нь бол хөвчлэн амжилттай л гэдэг байхгүй. Яагаад гэвэл юуг амжилт гэдгээ мэдсэн байгаа учраас тэр чинь аз жаргалтай байгаа шүү дээ. Аз жаргалтай гэртээ хүүхдээ хараа сууж байгаа юм байж болно шүү дээ. Сайн ээж байхыг тий зөв ээж байхыг зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Би бол ажил карьер гэхээсээ илүүтэй Монгол улсын ирээдүйг сайн сайхан авч явах тэр иргэнийг би гэртээ бэлдэж байгаагаараа өөрөөрөө бах гэж байна. Энэ бол миний Монголд оруулж байгаа үнцийн хувь нэмэр болно шүү дээ. Их мөнгө оллоо гэдээ аз жаргалтай болдгоо гэдэг дэлхийн нийтээр л баталж штэ хүмүүс те. Ер нь бол аз жаргал мөнгөний хэмжээ аз жаргалыг тодорхойлохгүй. Мөнгө чухал уу гэвэл чухал. Гэтэ чухлын ирэмбэ нэгдүгээрт биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөнгө бол бидний зорилго биш харин зорилгодоо хүрэхэд хэрэглэгдэх хэрэгсэл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Монгол үндэстэн байгаа цаг цагаан сар нь болно, наадмын болно, шинэ ноноо гарган шинжил нь болно. Тэгэхээр энэ ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс стресс авчираад байна. Нөгөө мөнгөний одоо өөр юу гэдгийг. Тэгэхээр зарим нь бол баярыг бүр ор тас үгсгдэг хүмүүс энэ баярыг олон баярыг болох хэрэгтэй ч гэдэг юм. Тэгэхээр энэ баяр, стресс энэ болгоныг яаж давдаг болох вэ? За жишээлбэл одоо цагаан сарыг тэгчиж जैन тий. Заавал одоо тэр их сар 12 дээр нь давхарч тавих албагүй шүү дээ. Яагаад 3 давхарч ийсэн болохгүй юм тэр зовлон жаргал юу лээ? Жаргал дээр болчих тий. Тэгээ яагаад заавал жаргал зовлон гэж явах хэвээр. За тэр ууц мууцсан заавал яагаад ийм том байх хэвээр юм тий. Энэ бол бидний ингээд нэг юм яг үнэхээр өөрөө өөрсдийгөө асуудалтай болгоод байгаа юм биш үү гэж би хараад байна. Нөгөө баяр гэдэг нэрийнхэн дороо. Тэгээ нөгөө үнтэй одоо хуцаараа бас. Тэгээ нөгөө ирчүүд нь барьж байгаа хөөр. Яг үнэ хэлэхэд ийм том амар хөөрөг барих
жижигэн ингээд хөрөх миний хувьд л ялгаагүй. Хөрөөл бол хөрөх шүү дээ тийм үстэй. Би бол тэгж л хардаг. Тийм болохоор тэрэнд ингээд юм хэлбэрдний ш агуулгад нь ач холбогдол өгч сурах юм бол энэ асуудал баяр стресс биш. Стресс биш шүү дээ. Уус олгонд л баяр байдаг шүү дээ. Усууч гоё баярлал шүү дээ. Тэгээ заавал бид нар тэрийг стресс болгож яах гээд шинэ жилээр ч гэсэн ингээд харж байхад заавал нэг юм өвөлтэй нэг юм том хаус түрээслээл ингээл ингийн гэнэ л дээ. Бэлсэн тэрнийхээ төлөө бараг 5 сая гарна зээл авсан байхгүй хэрэглээний. За тухайн үед яг нэг хэсэг хугацаанд жаргалаа. Тэгэл одоо өөрөө төлөх хэл асуудал заавал тийш очиж тэмдэглэж явах гэртэл тэмдэглэлтэй тий. Тэгэхээр стресстэй амьдрахгүй бол дахиад өөрөөсөө л эхлэх болж таарад юм гэсэн. Ингээд сэтгэл судлаач хүний хувьд харахад, стратегч судлаач хүний хувьд харахад энэ нийгмийн сонин юу харагддаг вэ? Сонин гэж хэлэхэр зүйлс. Надад хүн өөрийгөө хөгжүүлээ, боловсроо гэж хичээхгүй байгаа нь л их сонин байдаг. Би дааж өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж амьдрах ямар амттай байлаа гэдгийг сонирхгүй байгаа нь их сонин санагддаг. Бусдыг хөдөлмөрлөж олсон тэр зүйлийг заллих хулгайлах замаар аваад өөрөө амьдрч болно гэж итгэдэг нь их сонин санагддаг шүү дээ. За баярлалаа. Тэгээд цэцэн бэлэг сэтгэл судлаачдаа нийт үзэгчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Сар шинэ сайхан ухтаарай. Дандаа урам харилдаг байгаарай. Ингээ алхам тутам бүртээ таарж байгаа хүн болгондоо гэсэн тийм урайтай. Тэгээд цэцэн бэлэг манай одоо зочны маань зүгээс манай подкастын үзэгчдэд ямар урам хайрлах бол ямар сайхан үгээр төгсгөх бол энэ одоо сүүлчийн асуултыг өөртнүүлдэ. Зарим хүмүүс тэгдэг штэ ингээл ямар ч ажилгүй ингээл хийцгүүрээр гэртээ ичдэг гэл те. Бүр нарийн ярих юм бол тэр хүний зорилго нь юу ч хийхгүйгээр тижээлгч амьдрах зорилготой багт шүү дээ. Тэгэхээр ямар ч зорилгогүй амьдрах угаасаа боломжгүй болохоор зорилгоо маш тодорхой тавиарай. Яг тэгвэл тарих өөрөө бодит усыг ялгадаг. Тэгээ хүн бүхэнд байдаг тодорхойгүй зүйл бол ирээдүйн цаг. Тэгэхээр ирээдүйд би хэрхэн яаж амьдрах вэ гэдгийг төсөөлж ич би тэрний дагуу үйлдэж хийх болно. Нэгдүгээр хоёрдугаар таны хэн болж төрсөн, хаана төрсөн, тэ хэний хүүхэд болж төрсөн. Энэ тийм ч чухал ш. Яг л энэ чи бидний сонголт биш. Харин хэн болж амьдрах, яаж амьдрах гэдэг бол таны гарт байгаа шүү. Яг үнийг хэлэхэд ингээл хатаархаал, зодолтоол, өшрөхтөөл амьдрахад бол амьдралын цаг аяа богинохон байхгүй тий. Зоригтой хүний хувьд бол үнэхээр богино санагддаг. Тэгэхээр утга учиртай амьдраарай. Утга учиртай амьдрахын тулд амьдралын зорилгоо тодорхойлоод та бусдад хэрэгтэй хүн байхын төлөө хичээж амьдраарай. Амьдрах сайхан шүү гэж хэлье. За баярлалаа. Нийт үзэгчдийнхээ өмнөөс өөрийнхөө зүгээс сонин подкастын зүгээс цэцэн бэлэгтэй 2025 он үргэлж гялзаж гялтганах болтугай 2025 онд дөнгөж эхэлж шүү дээ тийм ээ. Тэгээ маш их том амжилт аз жаргалыг хүсье. За хоёлоо ч гэсэн энд үзэж байгаа хүн бүхэн жаргалтай сайхан амьдрах болтугай. За тэр өрөөл багт иршиг баярлалаа. Баярлалаа.